За юу яцгаана дахин нэг аним ертөнцөөр аялцгаахтаа бэлнэ үү? Хэрвээ чамд адал явдал тулаан биш, тайван, дулаахан, зүрх амраадаг аним хэрэгтэй бол Тамако маркет яг тохирно. Энэ түүх Киото хотын жижигхэн олон жилийн түүхтэй худалдааны гудамжинд өрнөнө. Энд хүмүүс бие биеэ танина. Өдөр бүрийн амьдрал нь энгийн атлаа дотно. Түүхийн маань гол дүр бол Мочи зардаг дэлгүүрийн эзний охин Тамако. Тэр бол гинэн цайлхан бусдын төлөө санаа тавьдаг охин. Нэг өдөр Тамакогийн амьдралд ярддаг шувуу Дэра гинэт гарч ирнэ. Өөр ертөнцөөс ирсэн хайр дурлалтай холбоотой нууц даалгавартай шувуу. Гэхдээ Дэрагийн ноцтой зориг энэ 50 гудамжинд ирмэгцээ инээдтэй бутлаантай үйл явдлуудаар солигдож орхино. Хэрвээ чи ядарсан эсвэл зүгээр л зүрхийн амраах аним хайж байвал Тамако маркет халуун шоколад шиг л мэдрэмж өгөх болно. Энгийн дулаахан тэгээд бас мартагдшгүй. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ Тамако хичээлээд орчход худалдааны гудмаар алхаж цэцгийн дэлгүүр орлоо. Цэцэгсийн дунд жижигхэн цагаан шувуу байхан тэр. Тамако шувууг өхөөрдөх гэтэл өнөө шувуу нь ярьж байхыг сонсоод цочсондоо гаргаад шидчихнэ. Гэсэн ч энэ цагаас эхлээд хачирхалтай цагаан шувуу Тамакогоос огт холдсонгүй. Гэрт нь орж ирсэн хойноо шувуу өөрийнхөө зорилгыг ярьж эхэлдэг. Тэр хунтайчдаа сүйд бүсгүй хайхаар нутгаасаа гарчээ. Тэгж яваад санамсаргүй ухаан нь балартаж нэг сэрэгт нь Тамако урд нь зогсож байж. Ингээд ярьж байхдаа өнөө шувуу чинь их л айлгуудж байгаа. Тэр харц марц алхаа гიშгэ энтэр нь яа ичгээд байгаа. Тамако цэцгийн дэлгүүрт шувууг олж харахтаа нүүрлөө найтаацсан бохгүй юу? Тэгсэн чинь шувууны хувьд өөрлөө ингэж найтаавал хайраа илчилж байгаа хэрэг гэж боддгийм байна. Шувуу өөрийнхөө нэрийг Дэра Зава Мочи гэж танилцууллаа. Тамакогийн аав Мочи хийдэг хүн болохоор Мочи Заван биш заа юу гэд шувууг цохиод унагчдаг за. Тэгснээ маргааш нь шувууг амттай Мочи болгож нэрээ өөрчилгээд уурлаад байт юм да. Эндхийн бүхий л хүмүүс эхлээд ярддаг шувуу гэж гайхахч нэг их удалгүй бүгд л сайхан харьццгаана. Дэра Тамакогийн гэрт ирснээсээ хойш хитрхи их идэж усаар агаад таргалаад нисэж чадгааж болчихдог. Тэгээд бүр шийдсэн. Ер нь нэг хэсэгтээ даалгавраа түр орхиод хавар хүртэл эндэ байхаар шийднэ. Хавар болохоор дулаарч цэцгэс дэлгэрхээр гадаа энд тентгүй ганцаарцсан охид гарч ирнэ л гэж авчина. Эморсон охид дундаас сүйт бүсгүй хайх нь илүү хялбар гин шүү. Манай Тамако Дэрагийн яриад байгаа хунтайжийг нь бас л түн шиг шувуу байх гэж бодно. Тэгээд сүйт бүсгүйг нь амтны дэлгүүрээс аваад өгөх үү гэдгийг. Нөгөөхт нь ойлгож байгаа ч юм байдгүй. Удахгүй Валентин болох гэж байгаа мэн. Тамако Валентинд зориулж онцгой хэлбэртэй Мочихийг санал гаргасан ч уламжлалт Мочиндоо дуртай аав нь ёор халгаасангүй. Хаа сайгүй л охид хөвгүүд хин шоколад өгөх тухайга шивэр авир хийх нь харагдана. Тамакогийн найз Мидори жил болгон л олон хүнээс шоколад авдагч ягаад ч юм стил сингл хിവэрэ байсаар л байдаг. Мидори Тамакогоос хин нэгэнд шоколад өгөх хэсгийг нь асуудагч хариултаа бодоод таг гацчихна. Дэра таргалсан ч Тамакогийн толгой дээр сууж явах үнэн нь дуртай байгаа зү. Тамако хичээлээ тараад худалдааны гудамдаа иртэл Валентин болох гэж байгаа гэх ямар ч уур амьсгал харагдсангүй. Тийм болохоор Валентины уур амьсгал бүрдүүлмээр байгаагаа найз Мочи Зодо хэлдэг. Манай хоёр худалдааны гудмын уулзалтаар өөрсдийн саналыг хэллээ. Манай хоёрч гэж Тамако маань олонний өмнө үг хэлэх гэж сандарсандаа гацаж төгдрээд л байгаа. Бүгд Тамакогийн саналыг дэмжиж дор бүрнээ уур амьсгал оруулах бяцхан зүйлс төлөвлөж байхад ганц эсэргүүцсэн хүн нь Тамакогийн аав. Аав нь ер нь л нэг тийм орчин үеийн шин содон зүйлсэд дургу. Бүх зүйл яг л анх ямар байсан түүгээрээ байх ёстой гэж боддог. Жаахан хуучинсэг үзэлтэй тэрэндээж бац зогсдог хүн юм шиг байгаа. Манай хүн ч аавыгаа гараад явахт нь ардаас нь мөчөөгөө өглгөө. Халзан гэж өгүүлж энэ. Маргааш нь гигийн хайрын өдөрт зориулж худалдааны гудам тэр чихтэй. Ягаан өнгө зүрхээр чимэглэгдсэн байлаа. Тамако маань нэг найзаа дагуулчихсан. Туулын хувцастай гудамжаа сурталчлана. Ингээд өдөржин завгүй байсаар орой гэртээ ороход аав нь ууртай царайлсаар л байдаг. Гэсэн ч охиныхоо санааг дэмжиж зүрхэн гэлбэртэй онцгой Мочи хийчихсэн. Тамакод харуулхан тэр. Нээрэн
Дэра маань ярьж чаддгаасаа гадна өөр бас сонин чадвартай. Тэр нүдэрээ прокторыг орлож чадна. Дэрагийн тусламжтайгаар худалдааны гудамжныхан тойрч сууцгаагаад Тамако болон түүний найзуудын хийсэн сурталчилгааны бичлэгийг үздэсгэдэг. Тэгсэн сурталчилгаа гарч дууссан чинь өөр нэг бичлэг гараад ирлээ. Бодвол Дэрагийн яриад байдаг хун тайжин ч байж магадгүй. Шинэ хичээлийн жил эхэлж анги хуваарлалт өөрчлөгдөжээ. Тамакогийн найз Мидори өөр ангид хуваарлагдаж Тамако харин Каннагийнх найзтайгаа хамт хуваарлагдсан байна. Өөр нэг талд Мочисо дахиад л Тамакотой нэг ангид ороогүй байгаадаа гутарч зогсдог. Тамакогийн ангид бадминтоны клубын Асагири гих ичимхий дуугүй охин хуваарлагджээ. Тамакогийн Канна гэд найз нь нүдэрээ хэмжилт хийхдээ тун сайн, зөв өнцөгтэй юм болгонд дуртай. Гарын урд үетэйгээс гадна ямар нэгэн юм засахтаач сайн. Шинэ ангийнханд шүүгээ эвдэрхий харагдаад байгаа нь OCD-г нь хөдөлгөөд бүр байж ядна. Дэра маань Тамакогийн шинэ ангийн ичимхий охин Асагирид дурлчт юм да. Харахаараа сандарч улайж мулайгаал араас нь хичнээн дагмаар байвч жин нэмчихсэн болохоор нисэж чаддгүй чаавас. Тэгсэн ч гэсэн нэг юм зууралцсаар байгаад Асагири охиноор Тамакогийн гэрлүү хөргүүлээд ирчэндээ. Асагирид дуудлага ирсэн чинь Дэра найз хүүгүн ч нүү энтер гэж асуугаастай. Ээж нь залгаж байгааг мэдээд тайвширч байгаа юм чинь. Тамакогийн герт оройн хоол идэхээр үлдсэн Асагири нэг мэдсэн өөрөө хоол хийгээд өгсөн зогсож идэв. Асагирид дахин дуудлага иртэл гэрийнх нь ван эвдэрсэн гин. Тэгээд оройн хоолны дараа Тамакотой хамт халуун усны газар хүртэл ордог. Маргааш нь Тамако ангидаа ирээд Асагиритэй яриа өдөх гэж оролцсон ч Асагири огц дуугардаггүй. Тэгсэн хөөх юм нь юм ярихыг хичнээн хүссэн ч зүгээр л ичээж чадахгүй байгаа юм байна. Ариун цэврийн өрөөний толинд Тамакод хариулт өгөх гээд бэлдээд л байгаа. Толь руу харж байгаа л өчигдөр баярлсан шүү, хөвгөлтэй байсан гэж хэлэх гээд оролдоо л байна. Яг бэлдэж байхад нь Мидори орж ирснээр бушуухан л ичээд гараад явцдаг. Ингээд хичээл тарах хүртэл бэлдсэн үгээ хэлж чадсангүй. Харих замд нь Дэра гэж залтай юм дахиад зам дээр нь гарч ирээд унаж жүжиглэнгүүтээ хөргүүлэхээр болчихно. Асагири өөрөө хэлж чадахгүй байгаа үгээ Дэраг хэлээд өгөөч гэж гуйсан ч Дэра өөрөө хэлсэн нь дээр штэ гээл Тамако дээр аваад ирж байгаа. Тэгээд Дэра маань Асагирид туслахын тулд орчныг нь бүрдүүлж өгөх санаатай. Кафе орох санал гаргасан ч өөрөө жигдээд үлдчихт юм да. Тамако кафед орж ирээд Асагирид төвөг удаж байгаа эсгээ асууна. Харин Асагири арай ядан. Дээр үнэхээр хөвгөлтэй байсан. Бүр үнэхээр гэж дуржигнуулчаад ичсэндээ цүнхнийхээ ард нуугдчихдаг за. Тэгээд тайвширсныхаа дараа өмнө нь Тамако, Мидори, Канна гурыг хараад үргэлж хөвгөлтэй санагддаг байснаа хэлдэг. Нэг анги болсондоо баяртай байгаа гин. Ингээд манай хоёр найзууд боллоо. Тамако энэ явдлаа Мидори руу залгаж хэлтэл Мидори сургуулийн ариун цэврийн өрөөнд хэлэх үгээ бэлдэж байсныг нь харснаа хэлдэг. Энэ нь мэдээж Тамакод үнэхээр хөөрхөн санагдана. Тамакогийн дүүг Анко гэдэг. Гэхдээ Анко гэж дуудуулах үнэхээр дургүй. Ан гэж өөрийгөө хэлдэг. Анко ангийнхаа нэг хүүд сайн болчихсон. Ангийнх нь Ням гарагт музей үзэх гэж байгаа юм байна. Тэгээд аавдаа хэлтэл Ням гарагт фестивалаас болоод захиалга ихтэй байгаа учраас дэлгүүрт туслах хүн хэрэгтэй. Тийм болохоор явуулахгүй л гин. Харин өвөө нь Анкогийн үнэхээр явах хүсэлтэй байгааг мэдээд эртхэн өөрийн хариуцсан ажлуудаа дуусгачаад явчихж болно штэ гин. Фестивалийн өдөр Тамакод туслахаар Асагири Канна хоёрч ирдэг. Ажиллах хүн хүч хангалттай болсноор Анког явуулдаг. Замдаа фестивалд оролцох хүүхдүүдэд туслах ажилтай болчихно. Уг нь хүүхдүүдийг хувцаслахад тусалж чадал гарах гэтэл Анкогийн хувцаслсан жижигхэн охин Анкод фестивалд оролцож байгаагаа харуулахыг хүсснээр Анко бас л явж чадсангүй. Гэсэн ч хөгжилтэй байсан учраас сэтгэлээр уналгүй цоглог гихч нь Можигоо заран зогсно. Тэгсэн харин Анкогийн краш нь яг тэнд явж таарлаа. Анкоч ичсэндээ хумгүй л гэрлүүгээ зүгтаад орчихдог. Тамако найзуудтайгаа нийлж Эморсон дүүгээ шүүгэнээс нь гаргах гэж янз бүрээр л үзлээ. Анкогийн краш нь ангийнхныхаа Анкод зориулж авсан бэлэг дурсгалын зүйлийг өгөхөөр ирсэн байж л дээ. Анко шүүгэнийхээ завсраар шагайтал краш нь ирчихсэн инээмсэглээд сууж гин. Музей үзэж чадаагүй ч
Ямар ч тач крашаасаа бараг л бэлэг авчлаа штэ. Айгам зуны халуун иржээ. Тамакод найзууд нь сэлхийг зааж өгөхөөр усан сан руу явцгаана. Мочисо Тамакод сайн гэдгийг дээрээ ажиглаад мэдчихдэг. Тэгээд тусалж болох юм гиснээ шувуу яаж өдөө гайхуулгийг л заагаад байдаг за. Маргааш нь Тамако найзуудтайгаа далай руу явцгаана. Дээрээ Мочисо хоёр ч бас тэр дөрвийг нууцаар дагаад далай руу явлаа. Далайн хажууд ирчгээд дээрээ Мочисо хоёр бэлтгэлээ хийж байтал Мидори олоод харчихна. Мочисо яарч сандран дээрээд захиагаа өгөөд Тамако руу явуулдаг. Тэгсэн Мидори буцаж орж ирснээ айгүй хурдан цонхоо хаагаад арай ядан нисэж ирсэн дээрийг шил мөргүүлчт юм да. Оройн Мочисотой тусдаа уулзсангуудаа Тамаког мөрдгөө бойл энтергээд нөгөө хүнч миний хувийн асуудал гээд хэрэлдээд эхэлд юм да. Ашгүй энэ үеэр нөгөө гурав нь ирж таарснаар Мочисо дээрээ хоёрыг энд ирснийг мэдэж авна. Маргааш нь далайн эрэхт дахин сэлэх бэлтгэл хийх үеэрээ Мидори Тамакогоос Мочисог болон өөрийг нь юу гэж боддог тухай асуудаг. Мочисог багын найзаа гэж боддог. Харин Мидорид сайн л гин. Найз нь өөрт нь ямар сайныг мэдснийхээ дараа Мидори багч гэсэн тайвширдаг. Найзыгаа л харамлаад исэн бололтой. Халуун зунаар худалдааны гудмыг зорих хүмүүс багасна. Тийм болохоор Тамако оройн цагаар хүн татах сонирхолтой арга бодож олсон нь сүнстэй байшин бүтээх байлаа. Каннагийн өвөөд худалдааны гудамд байрлах хоосон агуулга байж таарснаар манай хэд сүнстэй байшин төгчүүлэх ажилдаа орно. Каннагийн өвөөгийн зарлалын ачаар худалдааны гудмынхан бүгд л чадхаараа материал хандуулдаг. За тэгсэн Тамакогийн аав нэг орой халуун усны газар орчход гарч явахдаа сүнс гэж бодогдом эвгүй дүрс харчхан тэр. Үүнийгээ худалдааны гудмынхандаа хэлтэл бас нэг эмэгтэй оройн цагаар офисын ажилтан цусаар будагдчихсан яваг харсан гэд хүч нэмжглээ. Ингээд бүгд л худалдааны гудмыг хараагдсан гэдэгт итгэцгээдэг. Ядчитал манай хэд энэ хооронд сүнстэй байшин хийгээд байгаа. Гэхдээ энэ хэд Тамакогийн сэтгэлийг бодоод нууцлахаар шийднэ. Тэгснээ сүнстэй байшин хийж байгаа Тамаког хараалт өртүүлэхгүй гэж нууцаар хамгаалахын гиндэ эхнээсээ баахан сармис бариад л ирлээ. Түүний араас нэг нь хоёр лонх арх авч ирснээ насан түрээгүй хүүхдүүд ууж болохгүй л дээ гэснээ үүдээр нь асгачаад явчихна. Бас нэг нь тавган дээр давс овоолоод хүрээд ирдэг. Манай хэд юу болоод байгааг ойлгодгүй. Худалдааны гудмынхан нэг нэгээрээ жив жов хийж эхэллээ. Шалаа байн угаагаад байхад л хөлийн мөр гарч ирээд байна. Нэг аяга порц өдөн гоймон гинт алга болчихсон гэдэл бүр ярьж өгч байна. Айсан хүнд аргал хөдлөн гихчээрэл санаан дагаад ахгүй юу? Сүнстэй байшингийн тохижилт дуусаж хүмүүс ч их сонирхож байгаа харагдана. Тамакогийн ангийн багш шүртэл эхнэрээ дагуулад иржээ. Том дуугарч ороод л уйлаад гараад ирлээ. Сүнстэй байшингийн ачаар худалдааны гудам ачаалалтай ажилласнаа тэмдэглэн сууна. Тамакогийн аавын харсан сүнс нь мэдээж харанхуйд тэнхтээд явж исэн Дэра. Цусанд будагдсан офисын ажилтан ч бас Дэра нисэж явахдаа дээрээс нь будаг асгаруулад өнгөрсөн байлаа. Энэ удаагийн бичлэгтээ маань Монгол мангаг албан ёсны эрхтэйгээр та бүхэнд хүргэдэг Комига аппликейшн хамтран ажиллаж байна. Манай аним ертөнцийн аялагч нар мэдээж манга манхва унших дуртай л үстэй. Тэгвэл та нарт гоё мэдээ дуулгая. Комига аппликейшнээ татаж бүртгүүлээд эхний удаад ямар ч төлбөргүйгээр сонгогдсон 5 болон түүнээс дээш манхвагаа үнэгүй унших боломжтой юм байна. Тэгээд ч болоогүй манхва болгоны эхний 3 чаптрыг үнэгүй уншиж болно гэд боддоо. Комига аппликейшнийг татах линкийг бичлэгийн доор description хэсэгт үлдээлээ. Монгол манга манхваг дараагийн шатанд гаргаж буй орчин үеийн платформыг заавал сонирхоод үзээрэй. Алс холоос Дэрагийн нутгийн хүн Дэра дээр иржээ. Чой гих охиныг харангуутаа өнөө мө Дэра чинь анх удаа л нэг овоо дуулууртай байгаа харагдана. Түүний нэр ч бас Чой Завамочигийн шүү. Энэ нэрэнд Тамакогийн аавч дургуулдээ. Чой бол нутгийн хаан зүүнчин гин. Баяр ёслол болон наадмын үеэр хааны удмын шуудыг ашиглан хувь тавилан зөөгнөн хэлдэг гин. Дэра яалтчгүй хааны удмын шувуу гэдэг нь ч үнэн л юм байна. Манай хэд зүгээр л нэг галзуу шувуу гэж бодож байснаа ярьцгаадаг. Чой Дэраг бүбөөрөнхий болсонд нилээд уурлана.
Дээрагийн харилцааны систем ажиллахгүй ямар ч хариу өгөлгүй удсан болохоор Чой өөрөө олж ирэхээс өөр аргагүй төрсөн юм байна. Өнөө мө Дээра чинь Чойд энд байхдаа дарамтанд ор хүчээр хөдөлмөр эрхэлж байгаа л гэж авдیں۔ Байнга хүчээр Мочи идүүлснээс нь болоод одоо нисч чадахгүй болчихлоо гэдэл буурж өгч байна. Тэрнээс нь болоод Чой энэ бүхнийг Тамакогийн урих байсан байна гэд бодчихдог. Тамаког Мочи идэхүү гэхэд шууд л уурлана. Мочи гэхээр уурлаад байхаар нь Тамако Чойг дагуулад худалдааны гудам руу явлаа. Бүгд л түүнд ээлдэг хандаж хоол, цэцэг, тоглоом өгөх гээд байгаа нь Чойд хачин эвгүй санагдана. Чой танихгүй хүмүүсээс үнгүй зүйлс авахгүй тулд хүн болгонд ирээдүйг нь зөгдөж өгдөг. Гэрээсээ холдож ядарсан Чой халуурч хөвтгöd Тамако түүнд санаа тавилаа. Бас нойрондоо далайн давлгаа сонсогдохгүй байна гэж хэлсэн болохоор нь Тамако далайн урсгал сонсогдох хөгжим түүнд тоглуулж өгдөг. Энэ бүхний эцэст Чой Дээраг л худал ярьсныг ойлгоно. Өөрөө сайн дурандаа даалгавраасаа хойш суулаа гэд Дээраг зэгнж гарлаа. Тэгээд Мочи идэх нь аюулгүй юм байна гэж мэдмэгцээ анх удаа Мочиг амсаж үздэг. Канна Дээра зориулж шовооны үүр хийжээ. Гэтэл уламл их эзээр байгаа Дээра дахиад л жин нэмчихсэн. Үүрэндээ багтдгүй чаавас. Ингээд бүгд түүнийг дэглэн барих хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ. Энд тэнд яг л хулгайгаар эздгийн даваан дээр нь үйлдэл дээр нь барьж авч байгаа юм да. Тэгээд бүр дааван дээр энэ шувууг хооллож болохгүй гэд бичээд өмсүүлчдэг за. Үүний ачаар хэн ч юм өгөхгүй байгаа. Гэтэл Тамакогийн өвөө гэртээ нууцаар хоол халбагдаж өгөөд сууж байгаад баригдд юм да. Манай хэд сургуулийн зааланд Дээраг тураах бэлтгэл хийлгэнэ. Гэхдээ л нэг их нэмэр болсонгүй дээ. Мочи зоогийн төрсөн өдөр нь Мочигийн өдөртөө давхцчдаг учраас Тамако жил бүр марцдаг. Эмжилч бас найзынхаа төрсөн өдрийг таг марцчихсан Мочи нүдэх тэмцээн зохиох тухай л бодоостой. Тамакогийн дүү гинэтгэн л уунжгаар цонхисэн царай гаргах болжээ. Энийг нь Мочисоо анзаараад юу болсныг нь асуудал нөгөө Краш нь сургуулиасаа шилжгээр болчихсон гин. Яг Мочигийн өдрөөр гэр нь нүүж байгаа юм байна. Мочигийн өдөр болоход Тамако яахаа мэдэхгүй зогсох дүүдээ нэг даалгавар өгсөн нь Мочиг хүргэх ажил. Шинэхэн Мочиг Крашт нь хүргэх ажил өгснөөр Анко баяртай наргагүй гараад гүйдэг. Крашта Мочигоо өгтөл нөгөөх нь ч эдний Мочинд үнэхээр дуртай гэд дараагийн удаа Мочи авахаар очноо. Тэр үед уулзацгаая гин. Ашгүй Тамако маань Мочисогийн төрсөн өдрийг дуусгаас өмнө санджээ. Мочи өдөрлөг дууссаны дараа том Мочинд ла хатган төрсөн өдрийн мэнд хүргэдэг. Сургуулийн соёлын өдөрлөгөөр Тамако болон түүний найзуудын батон клуб ямар үзүүлбэр гаргахаа ярилцж байна. Мидори багийн ахлагчийн хуваар бүжгээ дэглэхээр боллоо. Үүнээс хойш хэд хоногийн дараа бүжгээ гаргаж чадаагүй ч хувцсны загвараа гаргасан байдаг. Дээрагийн босс Чой манай хэдийн хувцсыг хойж өгөхөөр боллоо. Мидорид бүжгийн ямар ч санаа олдохгүй их л зовж байгаа харагдана. Хаа яваа газраа бүжгийн хөдөлгөөн бодож явсан ч нэмэр болтгүй чаавас. Ингэж олон хоног стресстэж яваад 2 хоног хичээлдээ ч ирсэнгүү. Найзууд нь Мидориг халуурсан гэж сонсоод гэрлөө нь явдаг. Мидоригийн өрөө баахан ном сэтгүүл базаж хайсан цаасаар дүүрчээ. Найзуудаасаа санаа зовсондоо бүгдийг нь хөнжилт ороо нуусан ч эцэст нь ямар ч бүжиг дэглэж чадаагүйгээ үннээр нь хэлээд зад дуйлж байгаа юм да. Найзууд нь бүгд л Мидориг чадна гэж итгэлтэй ярьж исэн болохоор яалтчгүй ичсэндээ хэлж чадахгүй яваад л гэж. Дээра бүжиглэх ямар амархан болохыг харуулж өөрөө бүжиглэж үзүүлээд бүгдэнг нь инээлгэнэ. Тамако Мидорид бүгд хамтдаа бүжгийн хөдөлгөөнөө бодож олцгоё гэж хэлснээр энэ санааг бүгд дэмжлээ. Ингээд сургуулийн соёлын өдөрлөгөөр бүгд хамтдаа хичээл зүтгэл гаргасан үзүүлбэрээ үзүүлж чаддаг. Нэрэн энэ үеэр алс холоос хунтайчдаа сүйд бүсгүй хайж яваа Чой Тамакогийн хүзүүн дээрх мэнгийг олж хардаг. Тэгснээ Тамаког хунтайчийнхаа сүйд бүсгүй байна гэж авд юм да. Хэрвээ Тамаког хунтайчтай нь гэрлвэл овг нь заваа Мочи болно. Худалдааны гудамынхан хөршүүд нь найзууд нь бүгд л энэ тухай сонсож гайхацгааж байхад Тамако харин өөрөө тоож байгаа ч юм алга. Худалдааны гудамжны онооны карта дүүргэж байгаад медаль авна гэдэл яваад байгаа. Тамако энэ медалийг авахын тулд дунд сургуульд байх үеэсээ эхлээл онооны карт цуглуулж эхэлсэн гин.
Тэгж хичээсээр худалдааны гудамжнаасаа медаль авсан анхны хүн болж чаджээ. Тамаког өөр улсын хунтайжтай гэрлэн гэж бодсон Мочизо үнэхээр их гуниглана. Харин 50 амгалан Тамако маань би гүнжин бишээ л гэсээр байлаа. Гэтэл энэ хооронд Тамакогийн талаар худалдааны гудамжныхан Тамакогийн аавтай энэ талаар хуралдажээвэл яах вэ? Мэдээж Тамакогийн аав баг зэрэг бухимдсан ч найз нь түнд Тамакогийн ээжэд зориулан дуулж байсан дууг нь дахин нэг удаа сонсуулдаг. Гэхдээ энэ хэд бүр мангар дураараа тий. Тамакон ч өөрөө тоохгүй байхад бараг явуулчлаа штэ. Мочисо өвгөн Тамакод сайн. Тэгсэн мөртлөө бас л чи хаашаач явсан хинтээж хамт байлаа гэсэн чи л аз жаргалтай байвал би ч гэсэн аз жаргалтай байх болно гэж хэлдэг. Ихэнхдээ л ихчээсээ дулж хажиг зан гаргадаг Анко хүртэл энэ орой Тамаког тэрврээд хамтдаа унтахыг хүслээ. Яг л ихчигээ хаа нэгтээ явчих байх гэсэн шиг. Маргааш өглөө нь Тамако өнөө хүсэн хүлээн байж авсан медалаа алга болгоцсон гээд бөө юм болноо. Тэгсэн Тамакогийн хайртай медалийг нэг нь танихгүй хүн барьчихсан байх нь тэр. За аним ертөнцийн аялагч нартаа дахин дуулгахад Монгол манга манхваг дараагийн шатанд гаргахаар ажиллаж байгаа Комига аппликейшнийг арай мдээгүй явсан биш үү? Хэрвээ тийм бол яг одоо гар утсаа аваад аппликейшнаа татаарай гэж зөвлөе. Комига нь өндөр чанартай орчуулгаас гадна Монгол мангаг албан ёсны эрхтэйгээр уншигч нартаа хүргэдгээрээ тун онцгой платформ. Админ нь аль хэдийн манга манхвагаа уншаад эхэлсэн. Та хэд ч бас шинэ хэрэглэгч болоод сонирхолтой манхваануудаа үнэн уншаарай. Мэдээж энэ нөхөр бол Дэра Чой хоёрын байнга яриад байдаг алдарт хунтайч нь. Хунтайч нь ирснээ Дэраг хараад тэндгүй. Энтхийн шувууд ч гэсэн манай Дэра шиг ярдгийн муул гэж авдیں۔ Дэра заримдаа ханга бас их ярьж их иддэгч гэлээ зарим хүмүүсээс хав илүү ухаалаг байлаа. Учир нь тэр Тамакогоос өөрийнх нь бодлыг асуудаг. Харин Тамако түүнд төрсөн цагаасаа эхлэн худалдааны гудамд хэрхэн өссөн тухайгаа ярьж эхэллээ. Өглөө хичээлдээ явхад нь хүмүүс хэрхэн гаргаж өгдгийг, орой ирэхэд нь хэрхэн хүлээж авдгийг, өдөр бүр баяр наадамшигл байдаг тухай гээд тэр худалдааны гудамжныхаа талаар бүхий л зөвлийг ярьдаг. Энэ бүхнийг сонссон Дэра учир зүггүй нэг тийшгүй ичгэн мэдээж хунтайж руугаа яаравчлан явж байгаа нь. Мочигоос өөр зүйл боддоггүй Тамако гих энэ охинтой энэ ярддаг шувуу бараг 1 жил хамт байжээ. Тиймээс хунтайжтай хурдхан очиж хэлгээр яарч явна. Хунтайжгаа харсан даруйдаал Дэра түнд Тамако бол таны сүйт бүсгүй болох хүн биш ээ гэж хэлдэг. Түүний араас Тамако ч мөн гүйхээрээ ирж би сүйт бүсгүй болж чадахгүй нэ гэж хэллээ. Тэгсэн хунтайж нь энд ирээд Тамаког сонгогдсон сүйт бүсгүй биш гэдгийг мэдчихсэн байдаг. Учир нь Чойгийн Тамакогоос үнэрсэн цэцгийн үнэр ердөө л Тамакогийн байнга авч явдаг цэцгийн үнэр байсныг хунтайж нь олж мэджээ. Ингээд юун зөгнөл энтер хунтайж нь Чой Дэра хоёрыгоо аваад нутаг буцаар боллоо. Гэхдээ Дэра худалдааны гудамжинд дахиад жаахан байхыг хүсснээр ганцаараа үлддэг. Шинэ жилийн өдөр Тамакогийн төрсөн өдөр нь. Энэ жил Мочисо зориглон байж Тамакод төрсөн өдрийн бэлгээ өгч чаддаг. Тэгсэн ядаг гэж Мочисо цэцгийн дэлгүүрээс цэцгийн баглаа худалдаж аваад Тамако дээр очтол цэцгийн баглаанаас нь Дэра яг анх танилцсан үеийн гişгэ гараад ирдэм да. Энэ хүрээд Тамако болон түүний эерэг дулаан уурэмсгалтай худалдааны гудамжны бяцхан түүх өндөрлөж байна. Том мөрөөдөл агуу тулаан байхгүй ч энгийн хүмүүсийн инээмсэглэл өдөр тутмын жижиг баяр хөөрөл жинхэнэ аз жаргал гэдгийг энэ аним сануулгах шиг. Тамако өдөр бүр мочи хийж найзуудтайгаа хөгжилдөж худалдааны гудамдаа өсөж томорч байгаа шиг бид ч бас өөрсдийн жижиг ертөнцийн үн цэнтэй агшнуудыг бүтээж яваа. And mess me around and in words of all, you never go, baby, when you say